Өглөөний мэндэ. За, ажилдаа явлаа. Ажилдаа явахаас өмнө элгэний навш хийж тавьсан гэртээ. За, элгэний шинд бас дуртай шүү. Гадуур байдаг дэлгүүрээр зардаг элгэний навш гэдэг. Хамтлагч ихтэй санагддаг. За, элгэний навш хийгээд энэ жилийнхаа ижнийхаа хүрээ илгээрээ элгэний навш хийнэ. За нэг ойролцоогоор 300-аас 400 г элгэний навш байна. За тэгээд цэцгээр сангийн сарамс лонга хоороод за илгээ тэгээд жижигэн дөрвөлжин өшгөлөөд за дээрэс нэг амтлагч нэг ороогүй сангин сарамс харперц тэгээд боллоо. За тэгээд илгээ зөөлөн голиос шиг нэг голиосоос хамаагүй нэг жижиг ишгэлээд тэгээд шараад багаал дээр цэцгийн тос зөөх хийгээд за тэгээд дээрэс нь сүүтэй сүү хийгээд за тэгээд зөөлөн гал дээр нэг 15-аас 20 минут буцалгаад за тэгээд миксерцээ. За миксер нь бас баагаар миксерцээ. Тэгээд өглөө нийцээ янз сайхан давгүй онтой болсон байна.